Байгууллагад шинжилэл өөрчлөлт хийх санаачлагууд ихэвчлэн бүтлгүүддэг гэж өмнө товч тайлбарласан байна. Тэгэхээр яагаад дийлэнх тохиолдолд энэ санаачлагууд бүтлгүүддэг вэ гэхээр энэ тогтолцоог өөрчлөх гэдэг байгаа учраас тэр тогтолцоог зөв зүйтэй арга барилаар өөрчлөхгүй бол шинжилэл өөрчлөлт ерөөсөө үр дүнтэй байж чаддаггүй. Энэ нь бол маш олон судалгаагаар нотлогдсон байдаг. Ер нь бол дэлхийн олон улс орнуудад хийсэн судалгаагаар үзэх юм бол 4-ний 3 нь ерөнхийдөө бүтлгүүтждэг гэдэг яриад байна. Тэгэхээр зөв зүйтэй арга гэдэг нь яг юу хэлээд байгаа гэдгийг бас нэг товч тайлбарах хэрэгтэй байна. Байгууллагын өөрчлөлтийг бол соёлыг өөрчлөхгүй юм бол ийм өөрчлөлтүүд ерөөсөө болдгоо гэж ярьдаг юм байна. Энэ хоорондоо үл хамаарсан маш олон судалгаа эрдэмтэд үл хамаарсан байдлаар хийсэн маш олон судалгаагаар нотлогдсон байдаг. Бүгдөө ямар үр дүнд хүрсэн бэ гэхээр ер нь бол соёлыг л өөрчилж чадахгүй юм бол тухайн байгууллагад шинжилгээг хийхэд ясар төвхтэй байдаг. Тэгэхээр манай жишээлбэл одоо юу гэдгийг ажилчид тогтохгүй залуучууд ажиллаа хайж явж орж гараад нөх хүний эргэц өндөр байна гэж ярьж байгаа бол энэ яг цаатлын шалтгаан нь юу хэлээд байгаа гэхээр тухайн байгууллагын соёл жигдрээгүй, нэг болоогүй, соёлын төлөвшөөгүй юм л гэсэн санаа байна. Тэгэхээр эрдэмтэд их олон жил судалж үзээд ер нь соёлыг нэг 4 төрөлд ангилж болох юм байна гэж үздэг юм байна. За нэгдүгürt энэ нь бол нөгөө гэрүүлийн соёлтой байгууллага, гэрүүлийн уур амьсгал энэ нэгэсэндээ жижиг байгууллагууд ихэвчлэн хамааралтай байдаг. Манайд бол тийм байгууллагууд зөндөө байдаг. Одоо цөөхөн ажилчтай тэр нь яг ийм гэрүүлийн уур амьсгалтай ийм соёлтой байгууллагуудыг хэлж байна. Дараачих нь бол зах зээлийн соёлтой гэж хэлж байгаа. Энэ ихэвчлэн борлуулалтын компаниудад айгүй их ажиглагддаг. Яг гэвэл зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад борлуулалтаа сайн хийхэд бол маш их хүчтэй сурчлагаа хийдэг, бүтээгдэхүүнүүдэд одоо промоутлдаг ийм байгууллагууд нь бол зах зээлийн соёлтой байгууллагууд. Одоо манайд бол жижиглэн худалдааны байгууллагууд нэг жоохон тийм зах зээлийн соёлтой байгууллагууд, зах зээлийн соёлын шинжийг агуулсан байдаг. За 3 дахь төрлийн соёл нь бол энэ босоо эрийн бие соёл гэдэг. Энэ нь бол одоо ихэвчлэн үйлдвэрүүд дээр ажиглагдаад байгаа. Энэ жишээлбэл нарийн процесстэй, хатуу хяналттай, тогтолцоо нь тодорхой, бүтцэн ойлгомжтой. Тэг хийж байгаа хүмүүсийн ажлын процессууд нь нэлээд тодорхой. За 4 дахь соёл нь бол ad hoc соёлтой гэж ярьдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яг тийм доктортой биш. Тухайн асуудлын шийдлийг л олохын төлөө явдаг байгууллагууд. Энэ ихэвчлэн код бичдэг, IT юм уу, бүтээгдэхүүн загварладаг тийм бүтээлч ажиллагаа шаардсан компаниудын соёл байдаг. Тэгэхээр байгууллагууд бол ихэвчлэн энэ 4 соёлын нэгээс 2-ыг л ихэвчлэн ер нь шинжүүдийн агуулсан байдаг юм байна л да. Тэгээд өөрчлөлт хийхэд тулд яах ёстой гэхээр энэ одоо соёлын шинжилгээ хийх ёстой, онцлогоо хийх ёстой байдаг. Ийм онцлогоо хийхгүй эхлүүлсэн санаачлал бүтлгүүтчихэд байна гэсэн санаа хэлээд байгаа юм л да. Тэгэхээр байгууллага бол өөрөө систем. Биднес одоо системийн хамгийн энгийн одоо жишээ бол машин байдаг те. Биднес одоо жил болгон л техникийн үйлчлэгт орж онцлогоо хийж яадаг. Тэгээд засаж залруулах ёстой юмнуудыг хэлж өгч яадаг гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ байгууллага ч гэсэн системийн хувьд бас тийм онцлогоо оржих ёстой гэдэг юм. Онцлогоо хийхгүй яваад байна гэдэг чинь биднес юусоо байгууллагыг одоо мэрэгжлийн чадварлаг, мэрэгжлийн төвшөнд чадварлаг удирдах одоо ур чадвар дутаад байна л гэсэн санааг хэлээд байгаа. Тэгэхээр соёлыг онцлоогүй цагт өөрчлөлтүүд бол ер нь бол үр дүн муутай байдаг гэдэг. Тэгэхээр ер нь
манад ч гэсэн энэ соёл, энэ дөрвөн төрлийн соёл нь бол зөвхөн одоо юу гэдэг хувийн хвшилтж хамаатай гэж бас ойлгох юм бол арай өрөсгөл болно. Энэ угаасаа бүх төрлийн байгууллагуудад ийм соёл байдığım байна. Тэгэхээр энэ соёлыг шинжилж ээж одоо хөндлөнгийн хараат бус байдлаар шинжилж ээж тэгээд тэр аль чиг рүү явах нь зүйтэй вэ гэдгийг тодорхойлох юм бол одоо шинжилэл өөрчлөлт арай үр дүнтэй болно л гэсэн санааг хэлдэг.